За, айгуу гоё арга сурсан. Одоо энэ дэр голд дээр жишээ нь бай орсон байна. Ягаад бай орсон бэ гэхээр энэ дээр энэ хамгийн доотлолт нь high low хийсэн байгааз. Тэгсэн чинь хамгийн одоо нам орой гэсэн үг шүү дээ. Нам ёроол гэсэн үг шүү дээ. Нам ёроол үүссэн байх чинь энэ чи RSA diversity болохоор яаж зааж юм гэхээр нам орой үүсээгүй харин ч өндөр орой үүссэн байна. За энийг яаж ярих вэ? Энэ нэг зураас байгааз. Энэ нэг зураасаар ингэж чиглүүлээ харчин. Тэгэнгүүт энэ дэшээ өснөө гэд заач гэсэн үг байхгүй юу? Энэ. Тэгэнгүүт би эндээс одоо жишээ нь бай гэдэг сигналны тавьсан байх гэсэн үг. За сэл нь бас айгүй ойлгомжтой. Алтан дээр жишээ нь хамт үзье. Энд байна. Энд ингээд all time high гэдэг энэ diversity үүссэн юм шиг харагдаж байгаа шүү дээ. Гэхдээ энэ нөгөө all time high биш зүгээр өндөр орой үүссэн байхад энд окей за өндөр орой үүссэн байна. Дараачих нь энээсээ илүү өндөр бүр орой үүссэн байхад энэ нам орой үүссэн байна. Тэгвэл яах вэ гэхээр энийг ингэж тавингууд эннийхээ эсрэг үүссэн байна. Энд дээр гэхдээ анхаарах зүйл байдаг юм байл шүү. Ойлгомжтой. Энэ бол айгүй ойлгомжтой байгаа тийм. Одоо иймэрхүү ч юм уу. За энэ за эхлээд энийхээ сурчээ. Энэ ингээд доошоо ингээд заасан байхад энэ дээр байх чинь таарнуудаар харахад айгуус ойлгомжтой байхад энэ ингээд доошоо сэл ингээд сэл явсан байна. За энэ бол ойлгомжтой. За тэнгууд энэ дээр нэг андуурах зүйл байдаг юм байна бас. Одоо энэ дээр иймэрхүү жишээ авъя л да. Энэ гэхдээ бас л юу байна л да. Бас энэ нэг 50% яг тэгшгийн юм шиг харагдаад байгааз иймэрхүү нөхцөлд бол бас орсны хэрэггүй юм байна. Энэ яагаад тэгэхээр ингэж явж байгаад эн чинь өөр ингэж дэше татах боломжтой учраас шууд сэл орох боломж жоох эрсдэл өндөр гэдэг юм байна. Одоо иймэрхүү юм тэгшгээ ороод чи бас ер нь бол орсны хэрэггүй гэсэн үг байхгүй юу? Одоо энэ дээр ч юм уу яах юм бол ингэж дэше татчихдаг тохиолдол их байдаг юм байна. Тийм учраас юугасаа харах хэрэгтэй юм. За энэ дээр жишээ нь өөрөө дэше өссөн шалтгааны төлөө харцгаая л да. Энд хараа. Өссөн шалтгаан. Энэ доороос нь харнаа гэсэн. За энэ ингээд ийм дахиж ёроолоо шалгаж яхад энэ доор ёроол ирээгүй байгааз энэ тавирсан. Ингээд сайхан дали өссөн байна. Тэгээ нүдээр харахад айгүй ойлгомжтой, айгүй сайхан дали чиглэлд өссөн байхад энд ингээд юу вэ? Тэгвэл энд хүрээд ирээд ингээд мэдээж үзүүр дээр бид нар шууд ороход эрсдэлтэй. Энэ ингээд явж өгөхгүй энд хүрээд ирсэн байгаа чинь энд ч юм. За тэнгууд эндээс бид нар баа ярах боломж. За стоп зоос ингээд орхон. За одоо тавиад ингээд явхад ингээд сайхан өсгөх. За тэгэд энэ дээшээ мэшээ заавал явуулах шаардлагагүй. Энэ хайд ингээд хаачна 30 40 пм ч ингээд хаачна гэсэн үг шүү. За иймэрхүү нэг гоё ярах сурсан.